Өнгөрсөн 7 хоногт Тим Маршалл гэж Америк гэж удаад Английн сэтгүүлч юм байна. BBC интернет ажиллаж байсан Австраар бичдэг нэртэй сэтгүүлч юм байна. Энэ хүний газар зүйн хориг гэдэг нь Непко хэвлэлийн газраас энэ Бааврын тэр хэвлэлийн газраас гарсан Австрийн ном биш уншиж эхэлчихээд байгаа. Өнгөрсөн 7 хоногт Африкийн тухай хэсгийг ярьсан бол энэ удаа Оросын тухай хэсгийг уншиж ойлгосноо та нартай хуваалцъя гэж бодсон юм аа. Газар зүйн хориг Prisoners of Geography гэдэг ном юм байна. Газар зүйн байрлал улс төрийн бодлогод хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг. Дэлхийг гол төр улс төрийн томчуудыг, том орнуудыг одоо дэлхийн улс төр эдийн засгийг хөдөлгөдөг том орнуудын жишээн дээр ингэж харуулсан байна. За энэ ном орсоор эхэлж байгаа. За Оросын хүч чадал мэдээж нефт байгалийн хий цөмийн зэвсэг зэргийн хүч гэж байна. За нефт болохоор нефтний $1 унахад нэг баррел гэж яриад байдаг шүү дээ. Орос $2 тэрбум алдаж яадаг гинэ. Ер нь нефтийн үнээс их хамааралтай эдийн засаг нь. За байгалийн хий нефтээр өөрийгөө хангаж чин дээрээс нь гадаадд зардаг гэсэн үг шүү дээ. Байгалийн хийгээр болохоор нэг Европыг хангаад тэгээ одоо нөгөө юуны Украинуудтай асуудалтай байгаа учраас байгалийн хийгээ өөр газар хятад руу яаж зарах вэ? Хятад руу зарах урт хугацааны гэрээ хийгээд ерөнхийдөө ийм бас байдалтай байна. Тэгээ байгалийн хийгээ бас нөгөө улс төрийн зэвсэг болгож ашигладаг гэж. За энэ дээр бичсэн байна. Зөвхөн Орос биш ер нь тэгээд улс төр эдийн засаг хоёр хамт явдаг учраас бүхэл улсууд өөрийнхөө зардаг одоо тийм стратеги мэдээлгүүнээр мэдээж улс төрийн 8 хийдэг баг. Цөмийн зэвсэг Америк Орос хоёр хамгийн том цөмийн зэвсгийн орн. За зэргийн хүч медиа сайтаар. Хүч чадал нь бол энэ дөрв баг юм. За сул тал баруун талаас довтлогоон дүртэмтгий тал нутагтай гэж байна шүү. За Оросын яг баруун талд одоо тэр байлдаад байгаа Украины задлалт Польш, Герман гэж явж байгаа. Ийм тал нутаг бэхлэгээ хийхэд хэцүү байт юм байна. Тэгээ өргөн одоо хэдэн зуун километр, мянган километрийн нэлийсэн талд ч хаанаас нь ирнэ гэж дайсандаа бэхлэгээ хийх бай. Баруун талаас давтлахад хамгаалахад маш хэцүү. Тэгээд баруун талаас 5 том давталгаа угаасаа ирж исэн гэж байна. 1600-аад онд шведүүд, 1700-аад онд юу юм бэ? Польшууд бас давталж ирсэн. 1800-аад онд мэдээж Наполеон давталж ирсэн. 1900-аад онд Германууд 10 хэд он дэлхийн 1-р дай, 14 онд, 41 он дэлхийн 2-р дай. 2 удаад баруун 1900-аад онд давталсан. Тэгэхээр энэ талдаа их санаа зовдөг. Баруун талаасаа том өрний сэтгэхгүй чинь 100 жилээр сэтгэдэг гэж шүү. Тэр 100 жил, 200 жилийн юм мартаагүй байдаг. Энд дээр байнга санаа зовд бэлдсэн байдаг. За хоёр дахь сул тал баруун талаасаа дайсан ирэх юм бол хамгаалахд хэцүү. Хоёр дахь сул дэлхийн годалтаа далайгаар оролцох боломжтой. Тэгээд далайд гарцгүй л гэж байна л да. Мэдээж хойд талдаа нөгөө хойд мөсний далай байгаа. Гэхдээ хөлд чинь зүүн талд байгаа Балажисток ч гэсэн хөлддөг юм шүү. Тэрний нэг дуртаагүй лээ. Ер нь бомб нь тийм сайн биш. За хамгийн дэлхийн гол худалдаач одоо Америкаас Европ руугаа тэр хоорондоо Америкаас Аз руу ч юм уу Европоос Аз руу ингэж явж байгаа шүү дээ. Тэр замаар гарыг гэх юм бол өөрсдийн бомб байхгүй. Тэгэхээр энэ дэлхийн том худалдаанд оролцох боломжгүй болчихчих энэ том орн мөртлөө. Ягаад заавал далайн зам гэдэг бол далайн зам нь далайн дээр хамгийн хямд байд юм. Бүтээгдэхүүн өртөг буурна гэсэн үг шүү дээ. За 3 дахь Оросын сул тал хүн амынхын тоо буурч байгаа. 140 сая гэж юу? Эрэгтэйчүүдийн наслал 65 гэж. Энэ болохоор дэлхийн 200-аад орнд талаасаа доош. Ерөнхийдөө боломжийн хөгжилтэй орн гэхэд эрчүүд нь их бага наслдаг. Эрүүл мэндийн муутай гэсэн үг тийм. Ямар нэгэн тийм шалтгаан байна. За ийм 3 сул талтай юм байна. За тэгэд
90-ад онд коммунизмын блок нурснаар Орос их том хохирол. Орос хүйтэн ингээд тэрнээс өмнө чи Орос хүчтэй орн байлаа. Тэгээд за энэ хохирлыг бол манай зохиогч 79 онд Афганистанд эдгээр чинь дан хийсэн шүү дээ. Тэгэхээр Афганистанд дан хийснээр Орос их суларсан байх гэж хэлж байна 79 онд. Нөгөө нурдаг нь болохоор 90 он шүү дээ. За Афганистаныг ер нь түүхэндээ эзэлсэн улс гэж байдаггүй. Одоо эзэнт гүрний булш гэж нэрлэгддэг. Эзлэхэд маш хэцүү. Уул тал маш хэцүү газар, хүмүүсийн дайнч ч юм уу. Ямар ч гэсэн маш хэцүү газар гэж байна шүү. За Афганистаны эзлүүл яах гэсэн гэвэл Афганистаны цаахан тал Пакистан энтэг гэдэг. Ингээ Афганистанаар дамжаад цаашдаа энтгийн далайд орё гэсэн бодол байсан болоо гэж. Энтгийн далай гэж нэг үлддэггүй тэр жинхэнэ нөгөө худалдаанд руу гарах нэг зам гэж ойлгосон юм болоо гэж. Энэ хүн тайлбарлаж байна. За ингээд дараад нь тэр дайнаас хойш нөгөө коммунизм норснаас хойш мэдээж зүүн Европын орнууд нөлөө орнууд за хуучин социалист орнууд тэднийг алдлаа. Тэд нар чи цаашаа баруун руу эргэжиж чинь гэсэн үг. За бүгд найрамд тусууд станууд тэгээд 16 билүү 17 бүгд найрамд тусаа алдлаа. Зөвхөн Орос нь ингээ үлдчихэж тийм үү. За Африкт бас нэлээд идэвхтэй байсан социализмын нэвтрүүлэн гэсэн нэрийн дор Африкт бас нэлээд том үйл ажиллагаа явуулж амбицлж ирсэн. За өөрсдийг нь эдийн засгийг сулрж явах үед тэр нөлөөг нь хятадууд эзэлсэн. Африк бас алдлаа. Нэр төдийл. За тэгээд сүүлийн үед болохоор тэр зүүн Европын орнууд, хуучин социалист орнууд ээж дараалал НАТОд орж байна. Тэгээд цаатлаасаа, баруун талаасаа ингээд нөлөөлөл улам хэцүү болж байна. Инглиэр Орос яах ёстой вэ? Нэг хариу юм хийх л байх л та. Тэр чи бас Орос том улсын амбиц гэж байна. Зүгээр зогсоод байл улам бүх юм алдсан шүү дээ. За Латин Америкт Венесуэлдээ жоохон ойрч байна. За хэд орн ингээд бас мөчөг өгөхгүй үзээлээ. Энэ яагаад Венесуэлдээ ойрч байна гэхээр Америкт тарамж уусаатай. Юу лээ дайсан бол миний нөхөр гэж. Ингээ бас хариу тоглолт хийх гэж үзэж байна. За хойд мөсөн далай Арктик, Гренландын тухай одоо ойрын үед орнууд их ярьж байгаа. Доллар л эхлээд дээрэс нь тэр мөсөнд ороо их баялагтай. Доллар л эхлээд мөсөнд айлдаг ч юм уу. Тэр баялагын төлөө бас улсууд үзэж байна. Улсын хувьд хойд мөстэй далайтай учраас мөс зүсгэж онгоц ч юм уу мөсөн дээр ажиллах тийм хүйтэн газар эдийн засгийн үйл ажиллагаа явуулах цэргийн ч байсан. Намын давуу талтай орн тэрнийг ашиглаж байна. Маш хариу үлдэж байна. За тэгээ Украин баруун бол Украин 2000-ад оноос хойш 2014 оноос хойш хэд барууны чиглэлийн улсууд Украины засгийн эрхэнд гарсан. Тэгээд ер нь Оросын эсрэг жоохон баруун тал руугаа хэлбэгээд Оросын эсрэг янз бүрийн юм ярьж ирсэн. Тэгэхээр энэ бол Украины дайн гарсан шалтгаан гэж. Энэ олон юм алдчихад шүү дээ надад чи. Тэгээ баруун талаас нь НАТО төрөөд байна. За Оросд ганцхан бүлээн устай бомб байт юм энэ Крим. Крим ч угаасаа Оросын. Тэгээ яг нь социализмын ид хүршээ аваачаад Украинд өгсөн. Яг ингээд Украин гэдэг чинь ингээд мөнгө бидний хэсэг байх юм байна гэж бодож шил тээ. Тэгсэн чинь Украин салаа явуулчлаа тэр бомб таалтах гэдэг шүү дээ. Тэгээ хүчээрч болтгоо энийг авч үлдээ гэдэг. Тэгэд Путин дайрсан гэж энэ хүн таймилж байна. За дээр бас хэлсэн. Ингээ хариу үйлдлийн дахиад нэг нь болохоор Европ ингэж цаашаа болж байгаа юм бол тэр дээр хэлсэн Латин Америкийн Венесуэл ч юм уу бас Америкийн дайс улсуудтай бас илүү харилцаад хүчний тэнцвэрээ ингээд тогтоох гэдэг шүү дээ харилцаа сайжруулад. За тэр хамгийн гол эдийн засгийн бас нэг үгсээрээс байгалийн хийгээ Европ биш Хятад зарна гэдэг. Хятадтай урт хугацааны гэрээ байгуулж байна. Гэхдээ энэ бол шууд Хятадтай найз болчихж байгаа юм биш шүү. Мэдээ цаана тэр өрсөлдөөний бодлогонд байгаа. Одоохондоо эдийн засгийн хүч сул байгаа учраас ингээд 8 айцалтад явахаас аргагүй болчихж байна. Жишээлбэл нөгөө хуучин
станууд Казахстан, Кыргызстан тэдгээр орнууд дээр болохоор нөө хожоо өөрсдийг нь нөлөө өөрсдийг нь бараа бүтээгдэхүүн идэхүүн өөрсдийг нь бүх юм байгаа шүү дээ. Орос иргэд хүртэл байгаа. А тэр зах зээл дээр хятадтайгаа бол бас яс үзээд л хятад тийшээ бас орох гэдэг байгаа шүү. Тэгэхээр тогтоох гэж орлогож байгаа. Тэгэхээр бүр 100% найз болцсон гэж бас үзэж болохгүй. Энэ чинь нөгөө 8-нд найзгүй гэдэг шиг хамтрах юм дээр хамтран хатуурах юм дээр хатуурна. Иймэрхүү байдалтай орсон байдал байна гэж манай зохиогч үзэж байна.